Game Point podcast-ийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон маань үзэгчтэй бидэндээ хамт байдаг сонсогч толон үзэгчтэй шинэ 7 хоногийн мэд хүргэж байна. LA Otosod Сан Францискогоос ялал та бүхэнтэй мэдчилж байна. NBA-гийн финал эхлэх 7 хоног NBA-гийн түүхэнд байгаагүй ер нь бол тооцоол ер нь байгаагүй хоёр баг энэ жил финалд үлдсэн гэдэгтээ санал нийлэх болоо гэж бодож байна. Тийм учраас энэ талаар яриагаа энэ удаагийн дугаараар эхлүүлэе гэж бодож байна. Oklahoma City Thunder багийг NBA-гийн финалд гарч магадгүй гэдэг улирлын ихэнд таамаг байсан уу гэвэл байсан. Гэхдээ Indiana Pacers бол энэ таамагт огт байгаагүй. Indiana Pacers-ийг улирал эхэлж байхад финалд гарах магадлалыг 50-аас 1 гэж тооцоолжсэн байна. 50 багаас 1 гэж тооцоолжсэн байна шүү. 50 тохиолдлоос 1. Тийм л баг хэмжээний магадлалаас Indiana Pacers финалд гараад ирлээ. Энэ жилийн финал ер нь хүлээлт хэр байна? Яг рейтингээ харах юм бол нэг тийм сайн биш байгаа. Гэхдээ яг миний хувьд бол хүлээлт маш өндөр байна. Тэгээд энэ завшаа нэг далимдуулаад биний хүн баярлмаар байна. Энэ хоёр баг гарч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Пол Жоржд маш их баярлаа гэж хэлмээр. 2017 онд Indiana Pacers баг Пол Жоржийг Domantas Sabonis болон Victor Oladipo солиод тэгээд дараа нь Sabonis-ыг Kings руу Tyrese Halliburton-аар сольж энэ одоо финалд гарах юг тавьсан. Энэ баг тавьж өгсөн гэж би бодож байна. Тэгээд Oklahoma City Thunder баг ч гэсэн Paul George-ыг 2019 онд Clippers руу солиод оронд нь Shai Gilgeous-Alexander болон маш олон draft pick авсан. Тэгээд нэг нь бас Jalen Williams гэдэг маш сайн тоглогч болсон. Тэгээд Paul George нөлөө энэ finals-д бол маш өндөр байгаа гэж хэлмээр байна. Тийм, угаасаа энэ хоёр багийг Пол Жорж явсан учраас энэ хоёр баг финалд гарч ирсэн ийм үр дүн болж өнөөдөр бүр наад зүйлс чинь бүр ESPN ийм short докюментари хийж харуулсан тийм. Яг энэ чинь ингээд хэлэхэд ингээд joke юм шиг боловч гэсэн яг ингээд эргээд харангууд asset management гэдэг зүйл ямар чухал вэ? Яаж ингэж тоглогчноо наашаас нь сольж ээж багийг босгодог вэ, сайжруулдаг вэ гэдэг тод жишээ нь яг энэ дээр харагдчихлаа. Хоёрын баг нэг хүний солилцоон дээрээс аврагын төлөө тоглох хэрэгтэй болно гэдэг бол гайхалтай зүйл байхгүй. Тэгээд уучлаарай. Тэгээд одоо хүртэл Oklahoma City Thunder баг Paul George-ийн хариуд авсан зүйлээ одоо юу гэдэг гүйцээж дуусааг байгаа ш. Драфт ирэхэд нь стил байсаар байгаа тийм. Alexander Jalen Williams энэ жил All NBA, All Star болсон тоглогч гэдэг ингээд энэ хоёр баг ямар ч байсан Paul George-ийн төсөлмжтэйгээр хоёулаа финалд гараад ирлээ. Гэхдээ финал бодож байгаагаас эсрэгээрээ маш тийм өрсөлдөөн багтаа болох магадлал бий. Яг гэх юм бол сүүлийн 25 жилийг харах юм бол Oklahoma City Thunder баг топ 10-д орж ирэхэд favorite байгаа. Нэгсэндээ энэ финалд ялах магадлал маш өндөр багуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Ер нь бол түүхэнд ийм одоо юу гэдэг том huge favorite гэж ярьдаг шүү дээ. Ийм одоо юу гэдэг ялах магадлал ийм өндөрөөр нэрлэгдсэн багууд их ховор байдаг. Тэдний нэг Oklahoma City Thunder баг нэрлэгдэж байгаа. Эсвэргээрээ түрүүнчлэн Indiana Pacers-ийн финалд шалгарах магадлал тийм баг байсан. За ер нь 50-аас 1 гэдэг тохиолдолд финалд гарч ирсэн багууд NBA-д авраг болж ирсэн тохиол байдаггүй маань. Бүх статистик Oklahoma City Thunder багт даваа байдлыг өгж байна. Indiana Pacers багт одоо юу гэдэг сул талыг өгж байна. Underdog болгож байна. Гэхдээ юу энэ Indiana Pacers яавал энэ финалыг сонирхолтой болгох вэ гэдгээс л хоёлаа яриагаа эхлэе да. Чиний бодлоор. Миний бодлоор яг ингэ хэлэхэд үнэхээр хэцүү байна. Яг одоо яг тэгэхээр ч Oklahoma City Thunder гэдэг баг үнэхээр одоо яг бүр ингээд яг одоо ингээд бүтэн улирал үзээд ингээд дээрэс нь ингээд side playoff ингээд харангуут яг нүдний өмнө яг ингээд энэ баг ингээд бүр ингээд dominant баг болоод байгаа нь харагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо Oklahoma City Thunder number 1 номер 1 хамгаалалт байна лигийн номер 1 offense байна. Тэд ямар ч багийг зогсоох одоо тийм олон юунууд байна. Тоглогч нар байна. Хамгаалтан дээр. Тэгээд тоглоом дээр биш гол нь MVP-тэй байна. MVP нь scoring leader болсон байна энэ жил. Тэгэхээр энэ баг тэгээд нөхцөл нь бүрдэж байна. Тийм. Тэгэхээр ийм амар favorite баг одоо huge favorite гэдгсэн шүү дээ чи.
heavy favorite тийм баг болчиход байна л да. Тэгэхээр яг энэ дээр бол би бол нэг 4-1-ээр л Oklahoma City Thunder явах. Зүгээр энийг жоохон урт болгоё гэх юм бол маш сайн хамгаалах хэрэгтэй. Мэдээж маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээд Indiana биш Oklahoma City Thunder баг бол New York Knicks биш. New York Knicks шиг тэгэж олон одоо юу гэдэг turnover хийхгүй, turnover дээрээс одоо Indiana Pacers тэгэж олон оноо авахгүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр хамгаалтаа маш сайн л хийх хамгаалтаа айгүй сайн хийх ёстой болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Shea Gilgeous-Alexander, Jalen Brunson биш тий. Aaron Nesmith хамгаалчаар тэгээд авдаг оноонд багасаад ч юм уу эсвэл багийнхаа сул тал болоод ч юм уу явахгүй байх. Хэрвээ шидэлт нь орохгүй бол алдаавн цагир руу давталны эсвэл плеймейкер хийнгээд харин эсэргээрээ Indiana Pacers баг одоо Tyrese Halliburton дээр Alex Caruso, Lou Dort хин дээр очичоор Pascal Siakam дээр очичоор энэ багийн довтлохоо жишээ нь яаж явах уу гэдэг бол их сонирхолтой санагдчихж байгаа. Тэгэхээр Oklahoma-гийн хамгаалтыг Indiana Pacers яаж задлахаас хэцүү шалтгаалах байх. Гэтэ дасгалжуулагч Rick Carlisle-ийн хэлж байгаагаар бол Indiana Pacers бүр л хурдан тоглоно гэдэг юм. Тэгэхээр энэ финал бол гол зүйл нь маш хурдтай Saxon-ийн хоёр баг үзүүлэх байх. Oklahoma City Thunder хурдтай гэхдээ бүр илүү хурдан баг Indiana Pacers байна баг. Тэгэхээр хэн өөрийнхөө тоглолтын финалыг өөрийнхөө тоглолтын хэмнэл рүү авчирна тэр баг л давуу талыг авчирна. Хоёр багт хоёуланд нэг сайн чанарууд юм гэхээр сайн дасгалжуулагч нар байна. Зузаан бүрэлдэхүүн байна. Сайн сэлгээ байна. Хурд байна. Хамгаалт бол харьцуулшгүй баг. Яг чиний хэлдгээр Oklahoma City Thunder баг бол хамаагүй л хамгаалтай. Indiana Pacers муу хамгаалтай бол биш сайн хамгаалтай. Гэхдээ ер нь статистик худлаа хэлдэг юм байна гэдгийг харуулсан нэг зүйл юу гэж 2025 он гарснаас хойш буюу 1-р сарын 1-ээс хойш үзүүлж байгаа амжилтаараа Oklahoma City Thunder баг 1-р оронд, Indiana Pacers баг 2-р оронд явж байгаа юм байна шүү дээ. Вау. Тэгэхээр энэ тохиолдол биш угаз. Зүгээр л би энийг өмнөх дугаар дээр ч хэлжсэн. Бид нар зүгээр Indiana Pacers-ыг анхаарахгүй явуулсан болохоос биш. Indiana Pacers баг ингээд анхаарлын гадна ингээд сайн тоглоо явуулсан юм байлээ. Тэгээд одоо финалд гараад ирсэн багийг гарах өсгөөс ингэсэн бол тэгсэн бол гэж ярих нь зүгээр илүүцэн. Гэхдээ Tyrese Halliburton-ос их зүйл шалтгаална. Миний хувьд тэгж харж байгаа. Мэдээж одоо нөгөө Alex Caruso, Lou Dort нөгөө өрсөлдөгч багийн Casey Wallace гэдэг тоглогч нэрж гарсан Halliburton ч нэг давуу тал нь юу гэхээр шиддэг, ордог, playmaker хийдэг. Бүх зүйлийг хийж чаддаг. Тийм учраас хэдийгээр өөрөө хамгаалтнаар шидэлтэн болохгүй л гэж бодоход бага тоглоулаад гэж чадна. Хоёрдугаар Миннесотаг ялсан Oklahoma City Thunder бол Rudy Gobert-ыг нэг сул тал болгож ашигласан шүү дээ. Одоо бол эсрэгээрээ Thomas Bryant, Miles Turner бүгд 3 шиддэг төгөөд одоо 5 тоглогчны 3-ын гадна тоглож чаддаг Indiana Pacers баг бас л ялгаагүй Minnesota Timberwolves шиг тийм төврөгөө хумсан тоглолт хамгаалт бол Oklahoma City Thunder-т баг зогхгүй. Тэгэхээр зурлын ихний тоглолтыг хармаар байна. Тэндээс хоёр багийн дасгалжуулагчид юу бэлдсэнийг би биднээс хармаар байна. Oklahoma City Thunder-ын талбай дээр цуурлан эхлэн. Тийм учраас ихний тоглолтод хожих ёстой баг нь мэдээж Oklahoma. Гэхдээ Indiana хэрвээ энэ цуурлд ялахыг хүсэж байгаа бол ихний хоёр тоглолтын аль нэгт нь сюрприз барих хэрэгтэй л гэж хэлмээр. Нэг юм зүгээр тим байж магадгүй гэж хараад байна. Indiana арай илүү сэлгээ сайтай байж магадгүй. Арай илүү оноо авах сэлгээ бид. Оноо авах сэлгээ. Indiana Pacers. Obi Toppin. Би бол тэгж харж байна. Obi Toppin өөрчн хэмлээ. Matorin Inter агуу сайн тоглох хэрэгтэй. Хэрвээ тэд нар үнэхээр сайн тоглоод одоо сая Нью-Йоркийн юун дээр тоглосон шиг тоглох юм бол бас жоохон өрсөлдөө үзүүлж магадгүй л. Нью-Йоркийн series дээр тоглосон шиг тоглох юм бол. Над бол би бол Hartenstein Chet Holmgren хоёрын хамгаалтыг бол угаасаа ягаад ч илүү үзүүлнэ. Тэгээд сэлгээнээс илүү сэлгээнээс за Hartenstein гарч ирлээ гэж бодъё. Alex Caruso, Casey Wallace. Би бол хувьдаа яг Indiana Pacers-ыг сэлгээний илүүгээд хэлчих болж чадахгүй маань. Ер нь хоёлаа яг зузаан баг бүр ингээд талбай дээр 9-10 тоглож ашигладагаараа хоёлаач тийм одоо юу гэдэг ижлэхэн
хурдтайж тоглож байгаа. Зүгээр ур чадвар багийн манлал лидерийн ур чадвар дээр яхаар нэг талд нь MVP байна. Нөгөө талд нь Tyrese Haliburton нь overrated player буюу хит өндрөөр үнэлэгдсэн тоглогч байна да. Тэгээд нэг авраг байгаа. Pascal Siakam NBA-гийн авраг, Alex Caruso бас NBA-гийн авраг. Тэгэхээр аль нь бас бүр огт туршлагагүй гэж хэлэхэд бас хэцүү. Бас туршлагатай хүмүүс байгаад байна л та. Тэгэхээр энэ цуврал бол маш сонирхолтой болно. Тэгээд би зөндөө бол хэлжсэн да одоо залуу хүмүүс сакс тоглохыг харах үнэхээр гоё үүдэг. Яг энэ цуврал бол яг тэрийг ингээ харуулсан гоё цуврал болох болов гэж бодож байна. Pascal Siakam-ын тал тий гоё цуврал болно гоё. Pascal Siakam-ын талаар би түрүүх нэг юм уншаа суучсан. Манай нөхөрч ерөөсө 17 настайгаас эхлээд мэрэгжлийн сагсан бөмбөгийг тоглож, зохион байгуулалтаа сагсан бөмбөгийг тоглож эхэлсэн юм байна шүү дээ. Нэгэсэндээ багаар тоглодог. Тэгээд 2011 онд Luke Mbamute-гийн Камерунд явуулсан сагсан бөмбөгийн кампд хамрагдаад тэрэн дээр Масай Ужиртэй танилцаад тэндээс болоод нөгөө нэг хил хязгааргүй сагсан бөмбөгт яваад тэгээд Нью Мексикогийн багт 3 жил тоглоод хаасан 22 хүрсэн хойно дийлэгт тоглож эхэлсэн юм байна шүү дээ. Ингээд Pascal Siakam ингээ харсан ч үнэхээр тэр Yorales гэдэг юм уу тэр хаасан Африк ТВ-с ингээд явж байгаа. Тэгээд энэ жил финалийн MVP-гээр тодорлоо. Үнэхээр одоо юу гэдэг энэ тоглогч 2 дахь багаа ингээд NBA-гийн финалд аваадрлаа. Siakam дээр бол алгадчихмаар байна. Гэхдээ чамаас Siakam Eastern Conference-ийн MVP байсан нөө эсвэл Tyrese Haliburton байсан нөө. Haliburton зангаад хоцорсон шүү дээ. Яа би яг тэрний өмнө би чамруу мессеж хийсэн шүү дээ. Тий. MVP-ийн Haliburton бидтэй гэсэн чинь ерөөсө 5 минутын дараа Siakam гэж зарлцсан. Тэрэн дээр бол би Haliburton авах хэрэгтэй байсан л гэж боддог. Яг ингээд эхний тэр нөгөө гейм 2 дээр хожсон хожил тэгээд тэр нөгөө ямар ч turnover-гоо triple double хийж хожсон хожил энэ төр бол яалтчгүй Haliburton-ыг айхалтай тоглолтуудаас энэ series дээр ер нь бол хожсон гэж би миний хувьд бодоод байгаа. Яг нь Siakam үнэхээр жигт сайхан тоглосон. Гэтэ яг энэ series дээр од нь бол тэгээд өмнөх тоглолтууд дээр ч гэсэн Cleveland дээр ч гэсэн Haliburton чинь нэлээд клаш тоглосон шүү дээ. Ингээ харах юм бол overall ер нь бол Haliburton байх гэсэн болов уу гэж бодсон. Тэгээд яг үнэхээр юу юм бэ л те. Ойрхон л байсан. Тэгээд Siakam-ыг бас үгүй гэж хэлэхэд бас хэцүү юм байна. Дараа нь би ингээд статыг харсан чинь 5-4 харьцаатайгаар Siakam ялсан байлаа. Haliburton MVP гэж бодоод урагшаа алхахаас ч аргагүй. Гэхдээ шүү дээ яг ийм байдаг. Яг ийм санал өгөх байдал чинь жишээ нь Монголын лиг дээр жишээ нь гарч илээд яа гэх юм бол цуурлын төр сайн байсан уу эсвэл 1-2 тоглолтод од байсан уу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүд дээр тэгээд яалтчгүй ингээд санал ингээд хуваагдсан юм байлаа. Тэгээд 5-4 гэдэг бол ойрхон байсны л л. Миний хувьд бол Siakam 4 хожлынх нь 3-т нь 30-аас дээш он авсан. Гэхдээ би бас Haliburton-ыг MVP гэж хувьдаа бол бодож исэн. Яагаад гэвэл Haliburton-ы тэр класс шидэлтгүйгээр энэ цуврал бол тэгж ирэхгүй байсан шүү дээ. Би бол тэгж бодож бодсон. Гэхдээ Siakam ингээд тоглосон юм байна шүү дээ. За аргагүй юм байна да гэж би хувьдаа хүлээн зөвшөөрсөн шүү. Тэгэхээр одоо Siakam бас энэ цуврал дээр одоо юу гэдэг давуу талыг үүсгэх хэрэгтэй. J-Dub эсрэг яаж тоглох вэ? Siakam-ыг хэн хамгаалах вэ? Яав гээд асуудал болгох хэрэгтэй байхгүй Siakam. Тэгжээж Indiana Pacers шанс гарчихгүй. Одоо Haliburton дээр дэндүү болон хамгаалагч нар шүү дээ. Alex Caruso, Shai Gilgeous-Alexander өөрөө очно, Lou Dort очно, Case Wallace одоо J-Dub Haliburton Oklahoma-д бүх тоглогч нар хамгаалах боломжтой байхгүй. Харин Siakam дээр бол эсрэгээрээ тийм олон биш. Нурууга цаач нь ашигладаг, дундаас шиддэг, хурдтай ордог, тэгээ баруун талаараа дайраад ордог гэдэг давуу тал ихтэй учраас одоо тэрийг л харуулах хэрэгтэй. Одоо Eastern Conference-ийн Finals MVP хүн тэгээд тэрийг харуулах хэрэгтэй те. Энэ финал дээр. Тэгвэл Oklahoma 2 баг 2 тоглоход тэг энэ үлрэл 2 тоглоход 2 удаа OKC явсан. Декембер 26 12 сарын 26-нд эхэлж тоглосон 120 114-оор 6 онооны зөрүүтэй OKC явсан байна. Ууса энэ үе чинь trade deadline-аар нэг айхтар сүртэй солилцоо хийгээг болохоор яг адилхан л тоглосон байх гэж би бодож байна. Тэгээд deadline-аар 3 сарын 29-нд тоглосон тоглолтын дээр харин OKC blowout хийсэн биз дээ. 21 онооны зөрүүтэй хийсэн байна. 132 111.
Тэр чинь харин тэр чинь 3 сарын хэдэн гэдэг чинь яг одоо байгаа хоёр баг л хоорондоо тоглосон гэсэн үг байхгүй. Тий. Тэр нөгөө 12 сарын 20-нд чинь хин чөлөө байгаагүй дээ. Оклахомагоос. Харденштайн чөлөө, Чэтэн чөлөө. Чэт Холмгрен байгаагүй байж магадгүй. Тий. Тэгэхээр одоо энэ 3 сарын тоглолт чинь тэгэхээр л энэ дээрс тим хол онооны зөрүүтэй болно. Гэхдээ финал урт болно. Тоглолтоос тоглолтын хооронд хол зай бий. Тийм учраас тоглолтод юм өөрчлөлтөө явахыг үүсэхгүй. Харин зүгээр тийм боломж бололцоо Индианад хэр байна гэдгээс л их шалтгаална. Бид нар харсан шүү дээ. Оклахома барыг сул гарах юм бол алдахгүй шийдэж байгаа. Индиана яг үндэ Оклахома Сити Thunder баг Денвер Нагастай, Миннесота Тимберлвулвстай ингээд нөгөө хамгаалт сайтай багуудаа гарчсан. Гэтэл Нью-Йорк Никс ямар шүүрэн шанах хамгаалттай байв те. Тэгэхээр Индиана Пейсерс одоо тулж үзээгүй тэр хамгаалттайгаа тулна шүү дээ. Тэгэхээр тэндээс яаж гарчих вэ гэдэг нь бас их санаа. Game Point podcast ихний үйлрэлдээ үргэлжилж байгаа. За NBA-гийн финал дуусал, драфт дуусал, ер нь чөлөө тагианд эхлээд ер нь зуны амралт ихэлтэл подкаст маань үргэлжлэх учраас subscribe дараарай. Мөн 2 дугаар үйлрэлийн ихний дугаараас эхлээд алдахгүй тулд subscribe дараарай гэж хэлмээр байна. Хоёлаа Нью-Йорк Никс руу яриагаа чиглүүлэх гэж бодож байна. Нью-Йорк Никсийн үйлрэл fail уу эсвэл амжилттай юу? Successful гэж үзэх. Би all fail гэж үзнэ. Маш одоо сайхан боломжийг ер нь бол алдлаа гэхэд бол хэлсдэхгүй болов уу гэж бодож байна. Нью-Йорк Никс шүү дээ тий. Ер нь бол байгаагүй одоо ирүүлээрээ энэ жил тоглолоо шүү дээ. Одоо саяны Индианагийн series дуустал. Мичел Робинсон одоо юу гэдэг юм бусад хүмүүс нь OG Anunoby түрүү жил бэрцсэн байсан хүмүүс энэ жил бүгдээрээ ирүүл байлаа. Нөгөө талд East-ийн багууд нэлээд олон том өрсөлдөгчүүд нь энэ үйлрэл байсангүй шүү дээ. Philadelphia байсангүй, Boston Celtics сүлдээ бэртээ далаа боллоо. Miami Heat team одоо тийм айхтар байсан season байсангүй. Milwaukee Bucks, Damian Lillard бэртлээ гэдэг. Ер нь бол том өрсөлдөгчүүд нь унаад өгж яхад яг энэ одоо нөгөө боломжийг ашиглаж чадаагүй дуусчул гэж би бодож байна. Тийм болохоор би энэ жилиг бол fail гэж хэл. Fail за тэгвэл fail босны буруутан нь хэм бэ? Буруутан нь юу вэ? За би ихий ер нь бол буруутныг угаасаа их сурвалжуул задлаад эхэлсэн байл шүү дээ барыг тий. Би бол ихийнх нь бол Том Thibodeau дасалж үлдэж. Мэдээж багаа тэгж organize хийгээгүй. Том Thibodeau хамгийн их буруу хүлээх бах. Тэгэхээр Karl Anthony Towns-ийн defense бол үнэхээр маш муу байлаа. Одоо ялангуяа Индианагийн series дээр маш одоо бүр харагдлаа шүү дээ. Тэгээд би бол front office бол үнэхээр гайхалтай одоо гоё юу баг бүрдүүлж өгсөн шүү дээ. Тэгээд тэрийг ашиглаж чадаагүй Том Thibodeau хамгийн их буруутай болов гэж бодож байна. Энэ үйлрэлд Нью-Йорк Никс баг 188 саяыг цалиндаа зарцуулж байгаа. Ирэх үйлрэл Precious Achiuwa, Dylan Wright, Cameron Payne, Landry Shamet энэ тоглогч нар чөлөө тагианд болж байхад цалин 199 сая. 199 сая. Тим олон тоглогч чөлөө тагианд болж байгаа. Тэгэхээр ирэх үйлрэл багийг барихын тулд бүр их мөнгө зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо байгаа бүрэлдэхүүнийг сайжруулна гэдэг амаргүй би нөхцөл байдал руу очив. Гэхдээ өнөөдөр Shams-ийн мэдээлснээр болохоор Нью-Йорк Никс баг энэ бүрэлдэхүүнээ илүү сайжруулахын тулд ингээд ганц хоёр зүйлийг өөрчлөх хүч нийлээ 70-ааستайгаар өргөн хүрээнд харна гэж мэдээлсэн байсан. Тэгэхээр тэд юу хийх гэж нүг сонирхолтой байна. Karl Anthony Towns-ийн хамгаалтан дээр бол санал нэг байна. Зүгээр pick and roll дээр зөрж хүн хамгаалж чаддгүй юм байна шүү дээ. Яг үндэ Karl Anthony Towns ч юм pick and roll дээр зөрж байгаа хүнээ авч үлддэг юм байна шүү дээ. Сүүлд хувийн тоглогчоо зүгээр ингээд замыг гэж дарахгүй хайчд юм байна шүү дээ. Тэгээд тэрийг зүгээр Indiana Pacers эсрэг харлаа. Хамгийн гол нь Нью-Йорк Никсийн тоглогч нар, дасгалжуулагч нар удирдлагын турш хэвлэлээр маш гой эерэг комментуудыг хэлж байгаа боловч хөшгөний ард юм байна гэхээр энэ Towns-ийн хамгаалтыг яах вэ? Энэ бүр яг үндэ хамгаалж чаддгүй юм байна штэ гэдэг яриа хөшгөний ард маш их ярьж исэн гэдгийг өнөөдөр Атлетиксын их сурвалж задлуу.
Ер нь тоглолт дуусаад шууд цагийн дараанаас задраад эхэлсэн шүү дээ. Нэгсийн тоглогч нар, дасгалжуулагч нар удирдлагын дундаас эхлээд Карл Антони Таунсын хамгаалтанд сэтгэл хангалуун бошиг. Тэгээ би бодсон. Карл Антони Таунсын хамгийн өндөр үзүүл амжилт ер нь бүсийн финал юм байна. Яг энэ хамгаалтаар бол. Хойлоо нөгөө ярьдаг чинь Лукад ингээд хамгаалах юм инстинкт байдгүй гэдэг бүр ингээд тоглогч нар кроссовер ихээр яаж ингээд хөлөө хөдлөхөө мэддэггүй шүү дээ заримдаа. Карл Антони Таунс саксыг зүгээр ингээд нэг талдаа тоглож сурчиж. Нэг талдаа тоглож сурсан хүмүүс ямар байдаг гэж зөвхөн оноо авах гэдэг байхгүй. Хоёр талдаа тоглож сурсан хүмүүс байрсан саксан хүмүүс тоглож сурсан хүмүүс хамгаалж сурдаг байхгүй. Би Карл Антони Таунсыг яагаад ийм хамгаалтан дээр бүр саяараа энэний баталгаа болоод Стем Ван Ганди, Режи Миллер хоёр алдааг нь юу гэж тодорхойлоод байлаа. Stupid арай stupid гэж хэлээгүй. Тэр бол арай бүдүүлэг болчихж байгаа. Silly foul. Silly. Тэнийг алдаа. Тэнийг алдаа гэж тодорхойлж байгаа. Чи бүр хэлэхүүг нь олдохгүй байгаа. Тэр чинь ингээд за хамгаалахгүй байж болно. Одоо ингээд хажуугаар нь хүмүүс гараад ямар ч гэсэн ингээд скор хийгээд иж болно заа. Тэнгүүт амар тэнийг алдаа хийгээд тэгээ алдааны асуудалд ороод суучж байгаа байхгүй. Уул нь ядаж ингээд алддаг ч гэсэн эргүүлээд өөрөө талбай дээр байгаад оноо авмаар байгаа. Офенс дээр оролцох хэрэгтэй байхгүй товтлогоон дээр. Тэнгүүт амар тэнийг алдаагаад алдааны асуудал ороод ингээд тоглох хэрэгтэй минь хамаагүй бага минут ингээд тоглолчонгууд угаасаа багийн амжилт нь бол яачгүй шууд нөлөөлж байгаа юм чи. Чин Карл Антони Таунс чин одоо Джейлен Брансон A бол Карл Антони Таунс би үсттэй. Би байхгүй тэгэхээр чин. Тэд ядарда Мичел Робинсны гэрээ ирэх чинь сүүлийн жилийн гэрээ. Тэгэхээр Мичел Робинсныг энэ зүүн солих уу яах уу гэдэг байгаа шүү дээ. Мичел Робинсон тэгэхээр сая ямар амар Карл Антони Таунсын арыг дав. Хэрвээ Мичел Робинсныг явуулчих юм бол Нью-Йорк Никсийн төвийн хамгаалт гэж бүр шүүрэн шаанаа болох гэдэг байгаа зү. Тэгэхээр энэ явуулах боломжгүй 8 байгааз. Гэтэл Мичел Робинс хэцүү тэгээд харин тий. Тэгээд би одоо тэгэл эдгээр ярьжлаа л да. Одоо эхнээсээ л Карл Антони Таунсыг солих уу яах уу гээл нөгөө бор шоунууд нисээд эхэлсэн л дээ өнөөдрөөс. Тэгээд ингээд харангууд угаасаа ростроос нь үнэхээр ингээд солиод үнэхээр сайжруулах гэх юм бол Карл Антони Таунс эсвэл Ужананоби энэ хоёрыг аль нэгийг л солихоос аргагүй юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр чи бодлоо. Карл Антони Таунс иргэжил 53 сая. Ужананоби 39 сая. Энэ хоёр хамгийн их цалин авч байгаа. Тэгээд өөр солих гэхээр Микал Бриджес 24 сая, Жош Харт 19 сая гэдэг. Эдрийг ингээд солилцоонд оруулах гэхээр эргээд яг юу ирэх юм гэдэг нь бол тийм юу биш байгаа сте. Яг ингээд каптн одоо чи сая 190 сая гэсэн үү те. 190 дээр тулцсан эхний апрын дээр тулцсан үед бол үнэхээр уусаа дүрмээрээ эд чинь том гэрээгээ сольж олон аавна гэхээс олон хүн нийлүүлж том гэрээ авах тийм ууш дүрмээрээ болохгүй шүү дээ. Тэгэхээр Карл Антони Таунс юм Ожи Аннобигийн энэ өндөр цалин явуулж дахиад нэг юм уу хоёр сайн рол плей раунд гэж үзт юм уу яа тийм. Тэгээд стажинг Мичел Робинсныг солих уу яах вэ гэж. Их юм бол өнгөрсөн жилийн Нью-Йорк Никс л болно. Карл Антони Таунс Нью-Йорк Никс байхгүйгээр Индиана Пейсерс 4-7 тоглолтод ножигдсон шүү дээ. Тэр л болно. Яг л тэр болно. Би бол чи юу гэж бодож байна? Би сая ингээд хожигдсан чинь ингэж байгаа байхгүй юу? Янз бүрийн юм гараад хүмүүсийг шүмжлээд эхэлж байна л да. Тэнгүүт хэдэн жилийн өмнө юм бэ? Беки Хаммонд хэлсэн байгаа байхгүй юу? Джейлен Брансон бол хизээш ингээд авраг авахаар тийм юу бишээ, лидер бишээ. Яа тэгэхээр хитрхи жижигэн биетэй defense дээр liability болдог гэд. Джейлен Брансон ер нь бол Джейлен Брансон лид хийсэн цагт Нью-Йорк Никс энэс шилүү амжилт үзүүлэх үү? Яг саяны нөхцөл байдалд бол би Джейлен Брансон жоохон хэрбол хийх бөмбөг удаагаадсэн. Гэхдээ тэрийг Нью-Йорк Никс залруулж чадсан шүү дээ. Нью-Йорк Никс засч чадсан учраас 6 дахь тоглолт хүрсэн шүү дээ. Окей, Джейлен Брансны тэр зүйлийг арилгаж чадах юм байна. Сул талыг нөхөж чадах юм байна.
гэдэг ойлголтыг бол надад өгсөн. Карл Энтони Таунсийн хамгаалтыг бол засч чадахгүй гэдэг нь тэр гаргаж байгаа үйлдэл хөдөлгөөнөөс нь харагдаж байгаа. Тэгэхээр би бол Jalen Brunson-тай авраг авна гэж бодож байна. Яг би яг тэр нөгөө Jalen Brunson-тай ийм намхан лидертэй баг авраг авдаггүй гэдэг яриа чи хэдэн жилийн өмнө гараад 2 жилийн өмнө гараад NBA-ийн тэр чигээр яриа тэр үед би бас санал нийлж л байсан л да. Нэрэл ийм намхан тоглогчд лидертэй баг авраг болдог юм дөө гэд тэр чин Beckham тэгж хэлсэн юм уу те би одоо яг энэ санахгүй. Beckham-ийн тэр нэг бичлэг явууллаа. Гэхдээ зөвхөн Beckham нь шүү NBA-ийн экспертүүд тэр чигээр ярьж исэн юм аа. Жижигхэн лидертэй багууд авраг болдоггүй байна. Карл Энтони Таунсыг явуулчаад би гоо одоо Нью-Йорк Никс баг би бол одоо ингэж харж байгаа миний харж байгаа. Josh Hart, Michael Bridges хоёр бол давхцах ямар ч шаардлага алга. Энэ хоёрын нэг нь л бай. Мэдээж Michael Bridges бай. Josh Hart-ийн бол гоё тоглож сэтгэлтэй дайчин Tom Thibodeau тохирсон. Окей гэхдээ 20 сая биш байхгүй. 20 сая биш. Тэгэхээр би бол энэ Josh Hart-ыг өөр юм болгосон нь арай илүү дээр юм болов гэж байна. Би бол өвжи Anunoby-гүйгээр Нью-Йорк Никс-ийн амжилтыг үзүүлэхгүй гэдэгт бол бат итгэлтэй. Сая бол өвжи Anunoby бол үнэхээр хидгээ хийсэн шүү дээ. Бүр ганган байсан. Тийм учраас энэ үрсэн Towns, өвжи Anunoby, Jalen Brunson, Michael Bridges окей энэ дөрөв суурна. Энэ дөрөв дээр дутууг нь нөхье. Ингэж хөдлөх юм бол арай өөр юм болов л гэж би хувьдаа хараад байна. Кяра Нью-Йорк Никс яг ингээд мэдээж эн чинь бүсийн финал хүрчээд шилдэг дөрвөн багийн нэг болсон. Гэхдээ авраг авах хэмжээнд гэж харах юм бол дутуу зүйлүүд их байгаад байгаа учраас л хожигдсон байна шүү дээ. Тийм учраас тэрэн дээр ажиллах үүрэг нь тэднэрт оногдож байгаа. Юу тэднийг ийм байдал хүргэж өгөхөөр би Jalen Brunson-ы нуруу нам гэж бол хараагүй саний финал юун дээр Jalen Brunson-ы хитрхи хувийн тоглолт гэхдээ тэргээ сүүл рүүгээ залруулад Brunson-ы минутыг би сайн Tom Thibodeau сайн зохицуулж хийж Landry Shamet-ыг оруулж ирсэн те Dylan Wright-ыг оруулж ирсэн Precious Achiuwa хүртэл ашиглаж эхэлсэн. Tom Thibodeau өөрийгөө өөрчилсөн. Jalen Brunson ч гэсэн бөмбөгөө илүү дамжуулж эхэлсэн. Michael Bridges руу илүү дамжуулж Bridges-ээр илүү давталж эхэлсэн. Өөрийгөө ингээд сайжруулж эхэлсэн. Anthony Towns л чадаагүй байхгүй. Катл өөрийгөө хичээгээд чадаагүй. Тэгэхээр Подамитгүй одоо би өнөөдөр нэг сонирхолтой мэдээ харж байсан чинь Нью-Йоркийн тоглогч нар маань дөнгөж сайхан гомдол мэдээлсэн байсан. Индиана Полис тосон 6 дахь тоглолтын өмнө тоглож байхад урд шөнө нь Индианагийн тэр зочд буудлын галлын тохиолдолд дуурсан гэнэ. Тэгэхээр энэ галлын тохиол дуурна гэдэг чинь хууль төрмөр яа бүх хүмүүс гараад гарна шүү дээ. Байж тухайн объектыг чөлөөлөөд галын машин ирээд гал хамгаалагчид ирээд бүх юмыг шалгаад аюулгүй болсны дараа буцаад тэр буудалд орох эрхтэй болдог. Тэр энэ юу гэхээр багадаа нэг 30-аас цагийн нойрыг яг шүн дунд ид үйд халднаас. Энэ мэдээж санаатай байсныг бол хинж ойлгомжтой Индианагийн фэн хийсэн ажил гэж хэлмээр. Гэхдээ энээс болж хожигдсон гэж бодож байгаа бол нөө. Үгүй л дээ. Тийм хэцүү шүү дээ. За тэгэхээр ингээд одоо ингээд харахаар ерөөсөө яг ингээд сольчи өгөө яг энэ багт юу хэрэгтэй юм бэ гэхээр яг хэцүү байгаа сте. Яг бүх байрлалууд дээр сайн тоглогчид байна уу? Байна. Гэхдээ одоо тэгээд гоё ивсэж гин үү ивсэж. Тэдрийг ивсэж чинь. Гэхдээ яг энийг яаж сайжруулах вэ гэхээр чинь бас хэцүү байгаа сте. Тий. Харин Том Thibodeau ер нь бол тийм сайн дасгалжуулж энэ багийг өдөр чадж байгаа гэж бодож байна чинь үед. Tom Thibodeau солиг гэхээр би одоо энэ багийг харахгүй байгаа дах юм. Өөрөөр Jalen Brunson уурлаа гараа явсан байсан шүү дээ. 6 дахь тоглолтын дараа хэвлэлийн багуурал дээр нэг сэтгүүлч Tom Thibodeau энэ баг тоглосон өмнө үү гэж асуусан чинь чи надаас ийм асуулт асууж байгаа юм уу? Тэгвэл би хариулж тийм гэж хэлчихэд микрофон шидэ гараа яваад өгсөн байсан шүү дээ. Би бол яг тэрэн шиг өөр дасгалжуулагчийг өндөө олж харахгүй л байна. За одоо ингээ харахаар шүү дээ. Яг энэ ростер дээр нэмэх юм бол ерөөсө 2 дугаар төргийн 50-аар нэг хүн авч байгаа. Тэгээд tax mid-level 5.7-оор free agent-ээс ганц л хүн нэмж байгаа хөөх. Тэгээд дандаа ахмад тоглогчийн баг одоо хамгийн хямдхан гэрээгээр дахиад 3-4 бишээ нийт guaranteed гэрээ нь баг 9 хүн байгаа хөөх. Тэгээд дахиад 6 хүн авна шүү дээ. Тэгэхээр бараг л сайжрах боломж байхгүй санхүүгийн хувьд. Тийм, free agent-ээс бол. Гэхдээ солихол хэрэгтэй, солихын тулд дэлхийн нэг явахаас авахгүй л болчихсон. Гэтэ яг одоо ингээд дараа энэ
сая бүсийн финалд үлдсэн ингээд дөрвөн багаас ингээ харах юм бол хамгийн амар асуудалтай Нью-Йорк Никс биш байхгүй яг үндэ. Хамгийн амар асуудалтай. Харин хамгийн амар асуудалтай тулгаж байгаа баг нь өрнөд бүсийн нөгөө нэг баг Minnesota Timberwolves хамгийн амар асуудалтай тулгарна. Энэ бол одоо юу гэдэг тэдний бас яг энэ санхүүгийн системтэй холбоотой. Тэгэхээр Нью-Йорк Никс бол тэдний харьцангууд хажууд харьцангуй нөхцөл байдал нь арай тийм гэрэл гигээтэй гэж хэлж болох юм. Хойлоо шууд Minnesota Timberwolves баг руу орчих гэж бодож байна. Minnesota Timberwolves баг энэ үлрэл одоо юу гэдэг ирэх жил бас 192 саяын цалин өгөх гэж байгаа. 192 сая өгч байгаа. За гэхдээ хамгийн асуудалтай нь Julius Randle, Naz Reid хоёр энэ одоо юу гэдэг чөлөө тагианд болох боломжтой. Нэгэсэндээ үлдсэн нэг жилийн гэрээгээ цуцлаад чөлөө тагианд болох магадлал ер нь маш өндөр. Naz Reid л болно гэж байгаа шиг байлаа. Randle яах юм бэ? Би хувьдаа Randle-ийн оронд байсан бол гэрээнд одоо ногооноор харагдаж байгаа энэ хоёр гэрээгээ цуцлаад чөлөө тагианд болоод угаасаа нэг урт хугацааны гэрээ авахгүй ч л үзнэ. Яг бол Randle одоо 30 таа штэ. Тий. Сүүлийн нэг том 31 авах гэж үзэн штэ. Naz Reid бол угсаа энэ 15 сая авахгүй одоо бол өөрийгөө үнэтэй гэж бодож байгаа. Гэхдээ мэдхгүй саяны series дээр бол үнэн нь бол нэлээд боос унсан болов уу гэж бодоод байна. Julius Randle бол яг чиний хэлдгээр яг зөв. Одоо ингээд 30 саяг авч үлдээд дахиад 32-т дахиж шинэ урт гэрээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Одоо л урт гэрээ хамгийн сүүлийн боломж Julius Randle. Тэгээд магадгүй 3 жилийн 100 сая ч юм уу 3 жилийн 4 жилийн 110 марч тийм хүү гэрээ хийх болов гэж би бодож байна. Түүншил 30-аас дээш илүү Julius Randle төлөх баг одоо олдох болов. Гүйл ах л та. Олон жилийн гэрээ хийсэн л илүү оноо. Сая бол OKC-гийн сая юун дээр бол Julius Randle бол Warriors-тэй series дээр үнэхээр гайхалтай тоглосон. Уусаа жижигхэн баг дээр аюулсан. Lakers-тэй аюул сайн тоглосон. Тэгэнгүүт яг ийм size-тай athletic баг дээр OKC дээр очингууд ямар орон гарын тоглолт үзүүлж байгаа бид нар харлаа штэ. Нэг өдөр 20 доо тэсний дараагийн өдөр 3 4 хоног гэдэг чинь юм бид тийм ажиллахгүй ш 30 сая зээл авч юм. Жохон консистент байх хэрэгтэй шүү дээ. Тийм, ер нь бол тийм учраас Randle-ыг ер нь Lakers ч явуулсан, New York Knicks ч явуулсан шүү дээ. Гэхдээ зүгээр одоо ингээд Minnesota-гийн удирдлагын оронд би хэрвээ жишээ нь байсан бол надад Naz Reid дүү Julius Randle гэдэг сонголт ирэх юм бол би л Randle-ыг авч үлдэнэ. Яг одоо байгаа бүрэлдэхүүн дээр. Надад бол Naz Reid сая үнэндээ үнэхээр гологцсон. Шахяа шахаж чадахгүй. Хамгаалж чадахгүй. Тэ орёо орж чадахгүй. Энэ хүн зүгээр л өндөр 3-аар шиддэг л хүн юм байна шүү дээ. Шилдэг 6 дахь тоглож ингээд гой ингээд сэлгэнээс орж ирч хүч өгдөг. Гого тийм байна. Гэхдээ зүгээр л өндөр шиддэг хүн юм байна шүү дээ. Тэрийг сая л харлаа. Арай өндрөөр үнэлсэн байсан юм байна. Эсвэл Oklahoma-гийн хамгаалалт тэгж харуулах хэмжээнд нөхрийг хамгаалсан баг. Үнэхээр Naz Reid бол би бол Julius Randle-ийг хажууд нь ядаж бүртлгүүж гэсэн хорлолго хийгээд өрсөлдөгч багийнхаа хамгаалтын анхаарлыг татаад байгаад нь ач холбогдол өгнө. Naz Reid дээр өндөө яг өндөө хүн очих шаардлага бараг байсангүй шүү дээ. Тэгэхээр би Naz Reid-д 30 сая төлж байснаас Randle 4 жилийн гэрээ өгсөн нь бол дээр болов гэж бодож байна. Тэгэхээр хардаа яг энэ нөхцөл байдлаас хараад Minnesota Timberwolves яг саяны бүрэлдэхүүнээр ирэх хөлрөлд орж чадахгүй байгааз. Яг саяны бүрэлдэхүүнээр гэтэл саяны бүрэлдэхүүн өөрөө тийм хангалттай биш байлаа шүү дээ. Тэгээ Anthony Edwards-ийн цалинж ирэх жилээс эхлээд 45 сая болоод эхэлж байна. Тэрний дараа 49, 52, 55 гэх цалин өсөд эхэлж байна. Тэгээ Rudy Gobert-ийн цалин байгаад байгаа шүү дээ. Одоо энэ ирэх 2 жил авах 35, 36 сая. Jaden McDaniels ч бас өндөр цалин хийсэн. 24, 26, 28, 30. Тэрээс энэ гуравт л хамгийн их мөнгө нөөж. Гэтэ чи ингэ боддоо. Одоо чи GM байсан бол Julius Randle 30 сая хүү скол Naz Reid-д 20 сая тэгээд дахиад 10 сая дахиад гайгүй рол төлөгч олох гэж бодчих үү. Нэг сайн гайгүй рол төлөх. Гэтэ би бол сая нөгөө Minnesota Timberwolves багийн хожигдсан шалтгаан юу юм? Anthony Edwards-ыг авсан чинь л баг болцсон шүү дээ. Тэгээ Anthony Edwards гэдэг чинь юуны альфа энэ сүргийнхээ одоо ахлагч нь одоо чон сүргийнхаа одоо юу гэдэг толгойлогч нь. Тэгэхээр нэг толгойлогчтой байж болохгүй маань. Ер нь ингээ эргээгээд харах юм бол NBA-д ер нь нэг лидертэй багууд хизээч одоо авраг болж байгаа тохиол байхгүй шүү дээ. Oklahoma City Thunder баг
ягаад одоо ингээ аврах хэмжээнд хүлэн зөвшөөрөх гэхээр J-Dub, Chet Holmgren энэ гурван толгойтой мангас болсон байна шүү дээ. Миннесота ч яалтчгүй яг бодит хөдөл дээр Anthony Edwards ганцхан лидертэй болчиход байна. Тэгэхээр цуурлан дуусны дараа Миннесота оншоо их зөв тавьсан гэж би даарсан. Тэд дахиад ингээ альфа тоглогч ирэлт гарсан гэсэн. Дахиад нэг альфа тоглогч гэдэг нь дахиад нэг Anthony Edwards туслах хэмжээний плеймейкер оноо авдаг тийм од тоглож ирэлт гарч ирнэ гэсэн үг. Тэрнээс тэд нар бүрэлдэхүүн нэг жоохон хүчлээ сэлгэнтэй жоохон хүч нэмчээ гэж оншоо буруу дүгнээг байхгүй. Миний хувьд оншоо зүг гарсан гэж байна. Майк Конли одоо туслахаас өнгөрсөн юм байна. Майк Конлигийн оронд сайн холбогч авах хэрэгтэй байна. Эсвэл Julius Randle-ийн оронд сайн одоо All-Star авах хэрэгтэй байна. Тэд Julius Randle-ийн оронд баг KD-г харж ах шиг байлаа шин. Тэгэхээр би бол Minnesota Timberwolves-ыг Нью-Йорк зөв оншоо зөв харсан гэж хувьд хараад байна. Тэгэхээр за Randle ч байхгүй, Naz Reid ч байхгүй л гэхэд оншоо зөв харсан учраас оронд нь 50 саяын цалин дээр баг хүн авидэрч чадах бах уу? Би бол KD бол хамгийн буруу сонголт болох болов гэж бодож байна. Дахиад Phoenix Suns-ын дараагийн хөлбөр болох болов гэж бодод байна. Би яг тэр нөгөө OKC-ийн season эхлэхэд биш series эхлэхэд хоёулаа ярьсан шүү дээ. Яавал ер нь бол яаж дуусах вэ гэсэн шүү дээ. Тэгээд уусаа Timberwolves ерөөсөө ISO тоглоод их юм бол тэгэл ерөөсөө энд ямар ч боломж байхгүй. Уусаа эдгээр playmaker хэрэгтэй. Anthony Edwards-аас ер нь бол бөмбөгийг аваад харин Anthony Edwards яг хэрэгтэй үед нь бөмбөгийг өгчөөд өгөх хэрэгтэй байгаа. Conley бол тэр хүн биш болсон гэдгийг бол би нас үнэхээр явцсан юм байна. Тэрнээс Conley бол байсан шүү цагтаа. Тийм. Хэрвээ Naz Reid, Julius Randle хоёрын аль нэг нь явах юм бол тэрний оронд маш сайн PG л авах хэрэгтэй байна. Маш сайн playmaker. Заавал point guard байх албагүй. Гэтэ SG шивсэн болно л. Гэхдээ playmaker хийчдэг хүн авахгүй бол Anthony Edwards яг playmaker тал дээр бол нэг тийм сайн харагдахгүй байгаа шүү. Тий. Одоо хардаа яагаад одоо хүртэл Golden State Warriors-ыг Draymond Green-ийг явуулдаггүй юм бэ? Энэ хүн чинь playmaker байхгүй. Энэ хүн чинь баг багийнхаа номер 1 playmaker байхгүй. Энэ хүн чинь Steph ингэж яг үндэ ингэж playmaker хийж тоглодгоо шүү дээ. Мэдээж багийнхаа холбогч ихтэй тэгж тоглодгоо. Steph харин бусдыгаас бол өөр дөр хамгаалтын анхаарлыг татах тэр үед нь Draymond Green багийнхаа бөмбөөр хангадаг. Anthony Edwards өөр дөр хамгаалтын анхаарал татаж явж хагаад тэр хооронд өөр найруулж авах хүн хэрэгтэй байгаа байхгүй тий. Яг магадгүй Green шиг зөв Green шиг довтлогоотой гэж хэлээгүй шүү. Green шиг гэж найруулдаг. Тэгээ тэрэн дээр өөрөө оноо авах чадвартай. Тэгэхээр тэр нь өндөр хүн байна уу, нам хүн байна уу тэр бол Minnesota Timberwolves өөрсдийнх нь л асуудал. Тэгэхээр чинь дахиад эргээгээд ур чадварын л асуудал болж байгаа. Julius Randle, Naz Reid хоёр бол тэр биш юм байна гэдэг нь л тодорхойлсон. Гэхдээ явж чиний баг зөв юм байна да. Naz Reid-ийг арай хямд гэрээгээр авч үлдээ Randle-ыг явуулаад тэрнийх нь оронд өөр нэг playmaker тоглогч альфа тоглож авсан хамаагүй тэр юм уу та. Тэгээ ямар ч байсан Minnesota Timberwolves-ыг би ер нь бол дасалжуулагч одоо халах юм болов гэж би бодсон чинь Chris Finch-ийг ер нь бол Tim O'Connell байлаа тийм GM ер нь бол авч үлдчихэж байгаа юм ярьсан байлээ. Яагаад тэгэхээр сүүлийн 2 жил бол бид нар яг ингээ багийг яг өөрт нь одоо нэг comfortable байхаар тийм баг бүрдүүлж чадаагүй. Айгаа хоёр том трейд хийсэн. Нэг нь түрүү жил Karl Anthony Towns тэрний өмнө Rudy Gobert гэдэг ерөөсөө тийм сайн баг одоо бүтээх тийм цаг өгөөгүй гэж тайлбарласан байлаа. Тэгэхээр Chris Finch дасалжуулагч дахиад нэг жил Timberwolves дээр дахиад үзэж алтгал юм шүү. Гэтэ тэгээ дахиад солилцоо ихнэ шүү дээ. Тэгэхээр тэрний дараа л Finch-ийг халж үзэх бах та. 2 жил дараа л бүсийн финал чалгарсан баг ер нь дасалжуулагч хаална. Тэгэхээр бас сонирн л доо. Тэгэхээр бүрэлдэхүүнэл сэгсэрч нэг үзэл. Авраг авчаад халагдж байгаа хүмүүс зөндөө байх шүү дээ. Бүсийн финал бол юу бишээ санагдаад байна. Гэхдээ жоохон бүрэлдэхүүнийг сайжруулад өгчвөл төрүүлчих магадгүй гэж хараад байгаа шүү. Тэгэхгүй дасгалжуулагчаа солино гэж нөгөө талаар маш эрсдэл байхгүй. Фейлдчүүд юм бүсийн финал мантай болчихвол байна. Тийм үстэй. Тэгэхээр чин бас бодхол асуудал л та. Game Point podcast үргэлжлэж байна. Бидэнтэй хамт байхыг хүсч байвал сувг дээр маань subscribe дараарай гэж хэлмээр байна. За NBA-гийн финалыг эхлэх хүртэл хөшгөний ард болж байгаа үйл явдлууд ар араасаа өрнөж ийн. Гэхдээ энэ 7 хоногийн нэг онцлог сэдв яхаар онцлог хүн нь
Milwaukee Bucks-ийн лидер Giannis Antetokounmpo болох юм шиг байна. Өнгөрсөн 7 хоног бүсийн финал болж байгаа 7 хоногудад чив чимээгүй байсан Giannis Antetokounmpo-гийн талаар цоошин мэдээлэлүүд араараас гарч эхэллээ. Өнөөдөр бүр хэд хэдэн мэдээлэл гарсан байсан. За яг ямар мэдээлэлүүд гарав гэдгийг бидний цаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ерөөсөө нэг мэдээлэл гарсан. Тэр нь болохоор Toronto Raptors болон Giannis Antetokounmpo хоёр би нэг айгуу сонирхож байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгээд тэрэн дээр Brian Windhorst бас ярьсан. Тэгээд Toronto Raptors бол нэлээд Giannis-ыг авах боломжтой багуудын нэг. Тэгээд зөвхөн Giannis-аас гадна зөндөө олон хүмүүсийг авч энэ жилийн нөгөө free agent-ээр нэлээд active ажиллах багуудын нэг шүү гэж хэлсэн. Тэгээд Brandon Ingram-ыг сая улирлын дундуур авсан. Энэ нь бол зөвхөн одоо юу байсан юм аа, амтлагч нь байсан юм аа, жинхэнэ гол хоолн болоогүй байна л гэсэн бэл. Яг над мэдээлэл дээр чинь өнгөрсөн 7 хоногт Toronto Raptors багийн Masai Ujiri Toronto Raptors баг энэ 100 том нэртэй суперстар тоглож авна гэдэг мэдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлээр гарсан шүү. Энэ мэдээлэл гарахаас өмнө. Тэгэхээр энэ хоёр бол уялдаа холбоо байна гэж хувьдаа хараад байна. Дээрэс нь нэг сонирхолтой зүйл байгаа нь Giannis чимээгүй байгаад байгаа хэрнээсээ Milwaukee Bucks үйл хөдлөлгөө хийгээд эхэлсэн. Тэр нь юу гэхээр Milwaukee Bucks энэ жилийн драфтын 1-р төргийн ирэхгүй мөртлөөсөө драфтын 1-р төргөөр сонгоход магадaltaй тоглогчтой холбогдоод ямар нэгэн байдлаар холбогдоод бэлтгэл хийгээд ураад байгаа гинэ. Тэд нар яагаад ийм зүйл хийгээд байна вэхээр тэд нар драфтын эрэхтэй болно гэдгээд тооцоолж байгаа учраас ийм зүйл хийгээд байна л гэж боддог хараа. Тэгээд бүр нэг NBA-д орж ирэх гэж байгаа тоглогчийн аав нь энэ талаар ам нийцсэн юм байл шүү дээ. Milwaukee Bucks манай хүүтэй холбогдсон гэдэг. Тэгэхээр чи юу гэхээр Milwaukee Bucks драфтын эхний тойргийн эрхүүдийг судлаад байна. Судлаад байна. Тэгэхээр солилцоо болох магадлал нь өндөр. Тэгээд энэ Shams ч гэсэн нэг зүйл хилцсэн байгаа. Тэргээ хилцсэн задлах болоогүй учраас л ингээд юм яриад байгаа. Гэхдээ энэ 100 өмнө тоожод байгаагүй 100 болно. Giannis Antetokounmpo солилцоо тэслэхээ болох болно ингээд янз янзын зүйл яриад байгаа. Угаасаа тэд ямар нэгэн зүйл юм сонсчоод араас нь мэрэд байгаа. Тэгж угаасаа тэгж байгаа. Тэгээд дөрмөрөө одоо season дуусаагүй, free agency эхлэегүй. Trade цонх нэгдэггүй. Тэгэхээр тэр чинь хамаагүй шууд ингэж ярьж болохгүй шүү дээ. Гэтэ тэдний ажиллаж байгаа нь тодорхой. Гэтэ одоо асуулт байна. Юу нь Торонто байлаа? Юу нь Торонто вэ? Энд чинь Brooklyn Warriors өөр ингэ зөндөө сонголт байхад юу нь Торонто вэ? Яагаад Торонто вэ? Хиний Giannis-ийг хүсэж байгаа хоёр юм байна шүү дээ. Нэг нь бол том зах зээл дээр очих. Нөгөөх нь бол хожих тийм үү? Авраг авах. Дахиад нэг авраг авах. Тэгэнгүүт авраг авахын тулд юу хэрэгтэй гэхээр одоо багууд дээр нэгдүгээр цалингийн цэстэй одоо flexible өрөөтэй. Тэгээд хоёрдугаар залуу тоглогч нартай, авьяастай тоглогч нартай. Тэгээд мэдээж Торонто тэрөө очих юм болно шүү дээ, тий. Торонто гэдэг нэг хот яриад байгаа боловч яг Торонтод очиж тоглох юм бол бүхэл бүтэн Канада гэдэг улс тэр хүн зах зээлийн нэг аахгүй. Бүхэл бүтэн улс. Зөвхөн нэг NBA-ийн хот яриаг байхгүй. Зөвхөн Лос Анжелес, зөвхөн Сан Франциско, зөвхөн Нью-Йорк биш. Канада гэдэг улс тэр хүний маркетаа нэг гэдэг. Тэгэхээр яг хүсэж байгаа бүх юм нь энд бол байгаа гэж бодож байна. Гэтэ Raptors Giannis-ыг авахын тулд юу төлөх вэ? Яг Raptors-аас авах зүйл одоо Milwaukee Bucks хүсэх зүйл байгаа юу гэдэг л айгуусан. Одоо чи одоо Raptors-ийн би Bucks их гэвэл би хамгийн түрүүнд score Barnes шилдэх юм шүү дээ. Тийм. Хэрвээ rebuild хийж байгаа баг юу авах вэ? Залуу тоглогчийн draft pick лав. Тэгээд залуу тоглогчийн score Barnes тийм үү? Score Barnes Raptors өхөө. Score Barnes явчих юм бол Raptors Giannis очиод хожих уу? Тэг тийм асуулт байгаа шүү. Хэцүү байна. Тэгэхээр эн чинь юусаа миний бодлоор юусаа нэг зөвхөн Raptors Bucks хоёрын хооронд болох гэж байгаа. Хэрвээ болох гэж байгаа бол trade биш үү? Голоор нь зөндөө олон trade үгүй биш ээ. Багууд орж иж хоёроос дахиад 1-2 баг орж иж энэ trade болох гэдэг. Тэр донд айгүй олон залуу тоглогч драфт пикүүд явагдах болоо гэж бодчих. Тэгтээ тэргүй хараа од
Scotty Barnes явж л таарах юм шиг байна. Цалингийн цэгийг харсан чинь энэ баг чинь 25-26 оны улирал 181 сая болсон юм байна шүү дээ. Ingram 38, Scotty Barnes 38, Emmanuel Quickly 32 саяг нь 5 жил дараалаад бурхан минь. Хүмүн. Ингэж бодохоор Austin Reeves 30 хэдэн сая гэдэг чинь болж байгаа шүү дээ. 30 сая гэдэг чинь. Хайнгүй энэ наад ч юм бол энэ багийн амжилтын таглаа бөглөө саад дотгорлол байна л да энэ гэр бол. RJ Barrett 27 сая гэдэг бас л байна. Тэгэхээр энэ цалин тэнцвэрлэхийн хувьд бол энэ гэрнүүдээс би бол Milwaukee Bucks-ийн менежер бол би Scotty Barnes-ыг авна. Chris Boucher-ыг авна. Тэгээд драфт ирэхэд авна. Бусд надад хэрэггүй дээ. Scotty Barnes-ийн Brandon Ingram-ыг авъя гэвэл. Come on за болоо штэ. Чи одоо надаас Giannis-ыг авч штэ. Чи Giannis Antetokounmpo-г надаас авч юу чи Brandon Ingram наатаха аваад тонлол доо зүгээр Scotty Barnes-ыг л үгэл доо. Тийм биз дээ. Brandon Ingram чи KD шиг тоглох болно штэ. Грант тэгэхээр юусоо энэ хоёр багийн хооронд шууд трейд болох нөхцөл байхгүй байгаа. Тэгэхээр дахиад нэг баг орж иж, нэг хоёр баг орж иж. Тэгжээж Bucks-ийн одоо хүслийг биелүүлж иж явах болов. Гэхдээ Bucks яг Eastern Conference-д үлдэх үгүй юу мэдэхгүй лээ. Masai Ujiri-гийн одоо бас Giannis хэлж байгаа юу нь болохоор ингэж байгаа юм байна. Хэрвээ чи East-д үлдэх юм бол хожих магадлал чинь маш өндөр өө. Яа тэгэхээр одоо ингээ Boston ингээд яачлаа тий. Одоо нэг жил бол ирэх жил бол бараг л gap юм шүү дээ. Gap юм тий. Тэнгүүд дахиад бусад багуудыг ингээд харахаар ер нь бол яг ингээд шууд 100% contender гэсэн багууд байхгүй байгаа байхгүй. Boston угаасаа энэ Tatum-ийн гимтлээс болоод ирэх жил угаасаа нэг жилийн чөлөө аавна. Угаасаа өрсөлдөөнөөс нэг жилийн чөлөө аавна. Тэр бол тодорхой. Тийм учраас gap year гэдэг. Тэгээд West-ийг бодвол East хамаагүй өрсөлдөөн бага байгаа. Тэгээ Miami Heat одоо муу байна тий. Харалтаа өнөөдөр Indiana Pacers аврагын төлөө гарсан байж. Тэгэхээр тэр одоо pitch одоо Masai Ujiri хэлж байгаа тэр pitch одоо East-д үлдэх юм бол арай амархан авраг руу гарна шүү гэдэг зүйл бол бодтой гэж бодож байна. Байж та гэхдээ bro Brandon Ingram, Emmanuel Quickly, RJ Barrett, Jakob Poeltl дээр нэмэгдээд Giannis очиод аврагын төлөө гарах юм те. Болон шүү дээ яагаад болохгүй гэж. Giannis шүү дээ бид нар Giannis-ын тухай ярьж шүү дээ. Ямар dominant баг лээ. Окей. Бас хэцүү ууз. Гэхдээ энэ Emmanuel Quickly, RJ Barrett энэ төр бол яалтч цалин тэнцвэрлэхэд бол нөгөө төрөө явчих уу. Scotty Barnes юу Giannis хоёр үлддэггүй юм бол энэ бол худлаа юм байна да. Яг саяны хэлсэн Boston Celtics-тэй хоёулагийн цаг чирэнд өгч чинь Boston Celtics-тэй холбоотой нэг мэдээнүүд бас араасаа гарсан. Drew Holiday гэр нь маш олон баг сонирхож байна гэдэг. Яг гэх юм бол энэ зам Boston Celtics Tatum-ийн гимтлээс болоод ирэх жил өрсөлдөөнөөс гарна гэдгийг мэдж байгаа учраас одоо шинэ эзэдүүд нь угаасаа $500 сая цалин өгөхгүй гэдгийг тодорхойлцсон шүү дээ. Юуны төлөөч $500 сая төлөх. Тийм учраас солилцоо их нь тодорхой. Энэ сая өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн ирэх жил ирэхгүй тодорхой. Тэгэхээр хамгийн солигдох магадaltaй тоглож чинь хэн бэ гэхээр одоо Kristaps Porzingis ямар нэгэн өвчтөнд туссан. Ямар гэдгийг хинч мэдэхгүй байгаа. Ийм тоглож би л авахгүй. Өөр багийн менежер байсан бол би Derek White-ыг сонирхно, Drew Holiday-г сонирхно, эсвэл Jaylen Brown-ыг сонирхно. Надад өөр Boston-с авах тоглож байхгүй. Би зүгээр альфануудыг харж байгаа шүү. Мэдээж Luke Cornet, Peyton Pritchard гэдэг авмаар л байна л да. Гэтэ тэдний цалин яг юу юм бэ? Том цалингаас салж ил Boston Celtics энэ нөгөө татврын дарамтнаас гарч. Тэгэхээр дахиад хэлээ. Derek White, Drew Holiday, Jaylen Brown. Jaylen Brown. Boston Celtics баг жинхнээсээ Jaylen Brown-ыг явуулах болов? Хэцүү. Миний бодлоор бол яг одоо нөгөө юу муугаа
loyalty бодох юм бол ер нь бол явуулахгүй л болов гэж би бодож. Гэтэ Jaylen Brown-ыг нэр айгүй их rumor дээр гарч ирээд байгаа. Тэгээд Jaylen Brown-ы цалин ч ер нь бол талиж гэж байна шүү дээ. Иргэжил 53, тэгээд 57, 61, 64 явна гэж боддоо. Би яг хоо Drew Holiday бол айгүй олон баг сонирхон тодорхой. Drew Holiday-гийн тоглолт бол авраг өрсөлдөж байгаа багт бол маш их хэрэгтэй гэж бодож байна. Kristaps Porzingis-ийн сонирхох баг байхгүй юм шиг хэрнээ шүү дээ. Дуусчихаг юм шүү. 30 сая дуусчихаг гэр явах. Тэгэхээр энэ 30 саяыг хаях гэж байгаа баг бол магадгүй сонирхож магадгүй л. Эсвэл Kristaps Porzingis-ийг авч үлдээд тэгээд тэртээ 30 сая нэг ирэх хичээл байхгүй болчиход өөрсдөд нь ч баг аваад үлдсэн хэрэгтэй биш үү? Тэгээ аал 30 саяыг авчаар чинь трейд хийчихэр чинь зөрүүлээд 30 саяд бас цалин авна шүү дээ. Чин шууд бүкнээс нь хасна гэж байхгүй. Тэгэхээр Kristaps Porzingis-ийг баг өөрсдөө авч үлдээ дараа жил нь 30 саяыг бүкнээс хасна баг. Ухаантайс юу болох юм шүү. Тэгээд Ал Horford ирэх жил тоглох хэсгээ шийдээгөө гэр бүлтэйгээ ярилцчих шийдрээ гаргана гэсэн. Ал Horford $9 сая одоо цалингийн цэснээс хасагдлаа гэж байгаа боловч ирэх жилээс эхлээд Sam Hauser-ийн нэг $10 сая гэрээ эхэлж байгаа юм байна. Энэ жил 2 саяар тоглож байгаа Sam Hauser ирэх жилээс эхлээд 10 саяын цалинтай тоглож болж эхэлж байгаа. Буцаал нөгөө дарамт нь ороод эхэлж байгаа болохоор Boston Celtics баг яг саяны бүрэлдэхүүн бол ирэх хөлрөлд эргэж ирэх ямар ч боломжгүй гэдэг нь эндээс харагдчихна. Ал Horford ороогүйгээр цалингийн Horford Luke Cornet ороогүйгээр цалингийн цэс нь $227 сая авцсан явж штэ одоо байгаа. Тэгэхээр come on би энэ дэр Jaylen Brown ирэх жил багийг ганцаараа зүтгүүлээд би ингэж бодоод байх юм. Jaylen Brown, Jason Tatum хоёр амжилтанд хүрсэн штэ хамтдаа. Одоо тэгвэл задлаад хүрэх гэж үзье л та. Одоо тусдаа явах гээд үзье л та. Энд чинь энэ биг сонирхолтой болгоё л да. Jaylen Brown өөр газар очиод Boston Celtics-ийн эсрэг тоглох гээд үзэлтэй. Торонтод очиод Giannis-тай нийлээ тоглох гээд үзэлтэй. Гэхдээ бид нар түрүүний эпизод дээр ярьсан. Яа наа чи боломжтой гэж магадгүй байхгүй яа. Тэгэхээр Shams хэлсэн шүү дээ. It's gonna be craziest ever гэсэн шүү дээ. Энэ юг off-season. Тэгэхээр юу яаж үтгэж Jaylen Brown гэд гардаг ч юм. Тэгэх юм бол KD Med-ийн трейд бүр хойшоо болох нэ. Эхлээд Giannis, тэгээд Jaylen Brown. Тэгээд KD хөдлөн ш. Тэгэхээр KD ер нь Phoenix-ээс явах юм уу? Ямар ч үсэн Phoenix Suns баг нөгөө Phoenix дээр холбоотой нэг мэдээ гарсан байна. Phoenix Suns баг дараагийн ахлах тасгалжуулагч дээр ер нь бол 2 хүний нэгээс нь сонгохоор тогтсон байгаа юм байна. Хоёулаа туслах хүмүүсийн одоо туслах тасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс. Тэгээд тэр хоёрыг сонгоход Devin Booker-ыг манлайлалтад оролцож байгаа гэсэн шүү. Тэр Devin Booker бол Phoenix Suns-д Devin Booker явахгүй л байна. Тий. Биш Boston Celtics-ийн гэсэн чинь нэг мэдээ гинт санаанд орчлоо. Boston Celtics багийн туслах менежерээр ажиллаж байгаад нэг хүн Utah Jazz руу явцсан байлаа шүү дээ. Тий. Тэр болохоор Danny Ainge хүү Austin Ainge. Тэгээд гол нь гайхаад байна. Basketball operation хариуцсан president гэдэг. Одоо ерөнхийлөгч. Basketball-ийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч. Тэгээд GM нь Danny Ainge. Тэгээд аавхан босс нь хүн юм ааш юмдгүй. Харин тийм л болж ирсэн. Роберт Pelinka гэж ерөнхий менежер гэж basketball operation president болж дэвшиж байгаа юм байна. Тий. Тэгэхээр мэдгүй би гайхаад ямар ч сквал GM нь ондоо хүн байгаад байгаа юм уу? Мэдгүй. Хүү хоёр гэр бүлийн бизнес сонирхолтой л юм тий. Тэгээд хүмүүс ингэж юу л нөгөө LeBron-ы хүүхдэн сая орж ирсэн шүү дээ. Bronny James орж ирлээ. Энэ чинь нөгөө nepotism явчлаа. Энэ чинь амар nepotism боос дээ. Хүүхд шүү дээ. Аав хүүхдийг ажиллаад байна гэдэг чинь. Тэгээд бүр өөр багт ажилтай байхад нь өөр багт хамаагүй доор ранктай байхад нь тэр дээш авч дэвшүүлж дээрээ тавьдаг юм. Харин тийм. Энийг жил хийж чадах зүйл байна да. Тэгээс сонирн боос тий.
Тий. Энэ удахгүй илүү дэлгэр Гэтэ яг хуу- тодорхойлох байхаа. Austin Angel угаасаа Бостны front office 14 жил ажилласан. Бас огт юугүй биш юм байлээ. Experience гэж юм ажиллаа мэддэггүй ч юм уу тийм хүн цоошин хүн биш юм байлээ. Тэгэхээр Бостонд аягүй их ажил хийсэн. Бас энэ Бостонгийн одоо байгаа энэ багийг бүтээхэд бас гар бие оролцсон хүмүүсийн нэг байгаа байхгүй. Тэгэхээр бас Тийм учраас сайн энэ бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн тийм туршлагыг нь магадгүй авчиж байгаа бох. Магадгүй Дэни Эйнжес ч илүү менежер юм болов яаж мэдлээ те. Харж илээ. Юта Jazz багт угаасаа менежер юу л хэрэгтэй вэ гэвэл менежер хэрэгтэй байгаа шүү дээ. За. Game Point podcast-ийн энэ дугаар энэ хүрээд өндөрлж байна. Эх 7 хоногт бид энэ цагт эргээд уулзгалан тэр хоёр финалийн ихний тоглолтууд явагдчихсан. Финалийн дүр зураг ер нь цаашаа яг хоо дээрэс нь Янсын 8-нууд яг хоо ер нь чөлөөтэйгээр драфт болох ч байгаатай холбоотойгоор солилцоо 8-ны ярианууд хөшгөний ард болж байгаа үйл явдлууд илүү их халуун болж эхлэх баг. Тэгэхээр дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй subscribe дараарай гэж хэлмээр байна. Элиотосод Сан Францискоос ялалт та бүхэндээ хамт байлаа.